Монгол Ардын нам болон Монгол Ардын хувьсгалт нам нэгдэх сургаар ардчилсан намынхан яаж дутах вэ гэсэн шиг иргэний зориг ногоо намтай нэгдэх асуудлыг Эрхэнбаяр гинсекээс эхлээд хөндөх болсон. Тэрээр иргэний зориг ногоо намтай нэгдэхэд буруудахгүй нэгдэхгүй байлаа гэд алдах юмгүй хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан байсан. Тэгвэл ардчилсан намын нэгдэх нийлэг тухай мессежнийх нь хариуг өнөөдөр иргэний зориг ногоо намынхан өглөө тус намынхан хэлэхдээ иргэний зориг ногоо намыг ардчилсан намтай нэгдэх гэж байгаа мэтээр ардчилсан намын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараасан нь үндэслэлгүй зүйл. Иргэний зориг ногоо намын хувьд ардчилсан намтай нэгдэх талаар албан ёсны ямар нэг яриа хэлцэл хийгээгүй болно. Тэгээд ч иргэний зориг ногоо нам ардчилсан намтай нэгдэхгүй гэдгээ онцоллоо. Сүүлийн өдрүүдэд эрх баригч ардчилсан намын зүгээс одоо иргэний зориг нам тэр намд очиж нэгдэх гэж байгаа юм шиг, нийлэх гэж байгаа юм шиг ойлгомжгүй мэдээллүүдийг ялангуяа намын удирдлагын зүгээс хийх болсон байгаа. Тэгэхээр яг энэ нэг зүйлийг онцлон хэлэхэд бол ер нь хууль зүйн ойлголтлоос нийлнэ гэдэг нь өөрөө хоёр нам татан буугдаад нэг нам болохыг нийлнэ гэж ярьдаг. Гэтэл хоёр нам татан буугдаад нийлэхэд нэг нам болох байгаа юм шиг юм ойлгомжгүй юмнуудыг ярих болсон. Ялангуяа ардчилсан намын ерөнхий нарийн дарга ийм хүн албан ёсны байр суурь илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ бол нэг бас удаа ийм мэдээллийг олон нийтэд тараасан. Энтэй холбогдуулаад манай ерөнхий нарийн дарга хөдөрийн бас тодорхой албан тоо хэлгээж энэ үйлдэлээ одоо тасн зогсооно гэж ингэж бас хариу шаардсан боловч өнөөдрийг хүртэл одоо албан ёсоор байр суурь илэрхийлээгүй. Мөн энэ асуудлаар иргэний зориг ногоо намынхан ардчилсан намынханд шаардлага хүргүүлэхээр болсон байна. Энэхүү шаардлаганда засгийн эрхийг барьж байгаа ардчилсан нам улс төрийн бусад намуудын дотоод хэрэгт хууль бусаар оролцох биш 2012 онд сонгуульд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байгааг сануулжээ. Мөн бусад намын бие даасан үйлдэлд ирээ цэргүү халдах бүдүүлэг байдлаа зогсоохыг шаардсан байна. Энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол хуулийн дагуу холбогдох байгууллагад хандна гэдгээ мэдгдэжээ. Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно гихчээр ийм мэдээлэл гаргасан Эрхэнбаяр дарга тайлбараа хийх хэрэгтэй. Мөн энэ асуудлаар өнөөдөр ардчилсан намын бүлэг мэдээлэл хийх үеэр асууж тодруулсан ч намын зүгээс тийм асуудал байхгүй Эрхэнбаяр өөрөө тайлбар хийнэ гэх утгатай хариултыг өгсөн. Албан ёсны одоо ямар нэгэн тийм одоо нийлэлгүй гэсэн одоо мэдээлэл ирээгүй өнөөдөр бас бүлгийн урал дээр энэ талаар бас яригдаагүй. Энийг нөгөө намын мэдээллийн цаг дээр бас ерөнхий нарийн бичгийн даргаас лавлаарай. Ийхүү Монгол Ардын нам Монгол Ардын хувьсгалт намыг нэгдэх тухай яриа өдлөөд эхлэнгүүт иргэний зориг ногоо намтай нэгдэхэр болсон гэх шуум дэгдээсэн. Ардчилсан намынхан бусад намын дотоод асуудалд бүтүүлэхээр оролцсон хэрэгт унаж худалд суурхал тарааснасаа болоод хуулийн байгууллага дуудагдаж магадгүй болж байгаа юм а. Иргэний зориг ногоо намын зүгээс их баригчдын үйлдэл тун дургүй байгаагаа мөн ардчилсан намынхан 2012 онд өгсөн амлалтаа биелүүлэх ёстойг дахин санууллаа. Өдрийн тойлд уян мэдээллээ.